халахгүй сумын хувьд 2018 оноос хойш нийгэм даатгалын байцаагч одоо яг алуу ёсны байцаагчаар хүн ажиллахгүй дандаа гэрээт ажилчин ажиллаж байгаа. Энэ хооронд бол одоо 3 гэрээт ажилтан бас солигдсон. Энэтэй холбоотойгоор бид бүхэн яагаад ингэж ийм нөхцөл байдал хүнд байгаа үед ингэ ажиллаж байгаа вэ гэхээр ер нь тухайн яг орон нутаг дээр тухайн одоо нийгэм даатгалын үйлчилгээ авах иргэдэн маань бас хохирохгүй. Мөн дээр нь тухайн орон нутгийн одоо энэ 2020 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд бас хүндрэл үүсэж байгаа. Иргэд маань бас нэлээдгүй гомдол гаргасан учраас бид нэг ингэж орон нутагт ажиллаж байгаа. Энэ орон нутагт ажиллаж байгаатай холбоотойгоор бид бүхэн бас тухайн одоо гомдол гаргасан иргэдийн одоо гомдлын дагуу яг энэ орон нутаг дээр ажлаа үргэлжлүүлээд мөн бас сумынхаа дарга нарт бас нэг ингээ хамтарч ажиллах чиглэлүүдийн талаар ярилцлаа.